Эх орныхоо 408 зогсоос эргээх цэнхэр дэлхийнхээ өнцөг булан бүрээс Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3 төлөвлөгөөнөөр бид бүхэнтэйгээ үргэлж хамт байдаг. Эрхэм хүндэт сонсогч, үзэгч та бүхнийхээ энэ үдшийн амрыг ирнэ дахин мэдчилье. Өнөөдөр 2025 оны 9 сарын 16-ны өдрийн мегмар гараг төхөж байгаа. Улаанбаатарын цагаар 22 цаг 10 минут болсноор манай өнөөдрийн хүүхдүүд унтлаа. Одоо бидний цаг. Урьяатай томчуудын явдал нэвтрүүлэг маань эхэлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүссэн хөрөнгөө хүссэн улсаасаа Айлис хамтарч ажиллаж байна. За радиогийн 2 дугаар студид хөтлөгч Эрик Авгана болон найруулагчаар Ангараар та бүхэнтэйгээ хамт байна. Дахин үчимэнд Эрик минь. Үчимэнд. За. Сонь сайхан юу вэ? Цаг гарan гадуур сонь сайхан юу вэ? Өө энэ сонсогчдийнхаа групп мөрөөр л хэсэжлж байгаад л орж ирлээ. За өнөөдөр даваа мегмар гарагийн дугаар маань секс скандал буюу одоодын секс дуйлаануудын талаар ээлжлэн танилцуулж хүргэнэ. Секс скандал гэхээр л нэг бүр ингээд нэг сониуч зам хөдлөөд идэх тий. Тийм шүү дээ. Хүний муу дуртай юм чинь нөө. Харин тий тэгээд ялангуяа секс гэдэг үг орчхоор чи бүр юу болчих вэ? Яач юу ийч юу гэдэг. Энэ дэлхийд байна уу, зураг нь байна уу? Яасан хаанаа зарчих гэлээ. Дэлхийд алдартай одоод байна тий. Монголынх байсан ч гэсэн ер нь л чигтэлдийгээл явчдээ шүү дээ нүд мүд сэргээд. За орчин үед болон яг одоо цаг тохиолдоод байгаа юм сонирхолтой дуйлаануудыг бид хөр үргэлж юм байгаа. За. Одоо тэгээ энэ одод чинь бол ингээ бодохоор зүгээр нэг тайцны гэрэлт ч юм уу дэлгэцэн дээр нэг л төгс хүмүүс байгаа шүү дээ. Нэг тэгжээд л тэд нарын чинь дотны амьдрал олон нийтэд ил болохоор чинь нэг шаал өөр ертөнц өөр дүр төрх харагддаг тий. Тийм шүү дээ. Чинь хувийн амьдрал руу өнгөчж байгаа юм чинь. За өнөөдөр хоёлаа дөрвөн өөр үеийн дөрвөн өөр алдарчны секс скандалын түүхээр аялна. За. Зарим нь болохоор карьерийг сүйрүүлсэн, зарим нь болохоор бүр ч илүү ингээ алдарт хүргэсэн байт юм байна. Тэгэх бах. За тэгэхэд хамгийн түрүүнд 1990-ад оныг донслогсон интернет дэх секс бичлэг гэдэг ойлголтыг аль бие ёсоор бий болгосон нэгэн одын тухай ярьж эхлэе тий. За тэгээ. За 1990-ад оны дунд үе. Телевизийн дэлгэцээр Baywatch цуврал гарч дэлхийд даяар улаан усны хувцастайгаар далаа руу гүйж ордог царайлаг шаргал үстэй бүсгүйд сая хүн дурлаж байсан цаг хугацаа. Энэ бүсгүй хингэж Памела Андерсон. Ястай нэг сенсац болчихсон шүү дээ тий. За тэр бол тухайн үеийнхээ секс символ байлаа. Playboy сэтгүүлийн нүүр хуудаснаа хідэнтэй гарсан олон ирчүүдийн мөрөөдлийн эмэгтэй байлаа. Би ч бас тэр үчид хүүхэд байсан гэлэг гэхэд энийг бол мэдэн штэ бас. Тэггүй яах вэ? За харин түүнтэй гэр бүл болсон ир бол зэрлэг рокод Motley Crue хамтлагийн бөмбөрчин Tommy Lee гэж залуу байж тэдний хостол өөрөө цаанаасаа сонирн байсан. Нэг талд нь телевизиод, нөгөө талд нь рок ертөнцийн галзуу дүр. Тэр энэ хоёр ч одоо улаан галзуул хоёр юм байх нь ш та хоёр талаасаа тийм үү? Үгүй энэ нэг бүр ингээ хослол нь харваас бүр айгу гоё харагддаг тийм зургийг нь одоо манай найрлагч өгчих байхаа. Одоо энэ Памела Андерсонгийн бол зураг нь гал өгсөн байна. За Памела Тони 2 1995 оны ихээр танилцаад ердөө 4 өдрийн дараа гэрэлсэн. Өстө галзуу халуун дөрвөлжлээ жинхэнэ галзуурсан баха энэ хоёр тэгсэн баха. Тэгсэн байна л да энэ. За тэгээд Балсарын аялалдаа гарсан. За тэндээ тэд хайр дурлалтаа автсан залуухаас удаад дотн мөчөө бичлэг болгонгол дийсэн байт юм байна. Хоёулаа завин бичлэг үстэй тийм байх нь. Хоёулахна завин дээр нүцгэн зугаалж хүссэн үед дотн харьцаанд орж биеиндээ ээлжлэн амаараа таашаал өгч байгаа ийм задгай бичлэг хийгдсэн байна тухайн үед. За бараг л ерөөсө томчуудын кино шиг бичлэг. Сайтн дээр дотн харьцаанд юундээ дотн харьцаанд орж байгаа энэ шууд ингээл нууц эрэхтнийхээ бичлэг маш ойроос хийгээл ерөөсөө л насан туршидын кино шиг юм байгаа байхгүй юу. Гэсэн чинь энэ хосуудын энэ бичлэг алдагдсанаар шуугиндагдсан. Тэгэхээр энэ секс скандал буюу одоо өнөөдрийн сэдвийн одоо 90-ад оны үеийн яг ийм юм байж болох юм аа. Энийг ингэж задлуул ингэж айхтар тесрэлт үзүүлдэг юм аа гэдгийг яруу тод жишээ энэ хоёроос эхэлжээ. Гэхдээ эн чинь 90-ад оны бичлэг гэхээр
тийм нөө видео камерны бичлэг байх нь тий. Камер гагар камерны тийм кассеттэй ч юм уу яг тийм л байх гэдэг л да. Тэгэхээр нөө бичлэгийн төвшин бол одоотой харьцуулах юм бол жоохон бүсгэр талтал байгаа бах. Гэхдээ тэр үедээ бол бичлэг л бол бичлэг штэ. Тэгэл жинхэнэ тесрэлт хийсэн байгаа байхгүй. За манай хоёрын зургийг найруулагч маань өгсөн байна. Ийм хоёр нөхөр байна. За Памела Андерсон бол яг хүн болгон мэдж байгаа. Эрчүүд болох мэдж байгаа. За энэ залуу галзуу рок хөгжимчин энэ залуу маань бол иймэрхүү итгээд байжээ. 4 өдрийн дотор гэрэлтэй батлуулсан гэдэг л жинхэнэ шуурга байна тий. За энэ хоёр гэхдээ бүр үнэхээр гоё төгс харагдаж байна. Тий рок стилтэй нөгөөх нь юм гоё шаргал өстэй. Тий тэгээд тий ер нь бол одоо энэ нэг талаасаа секс символ нөгөө талаасаа галзуу рок хоёр нийлчгээрээ тэнцээ бол зүгээр л одоо тесрэлт явагдаж байгаа шүү дээ тий. Цөмийн тесрэлт тэнд явагдаж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бичлэг бол ямархуу итгээд ямархуу илэн далангуу нэвт задгаа тийм юм болж исэн нь бол одоо бараг л нэгт яг тэр бодож олох гэж төвөг бол одоо харгүй л шууд санаанд боож байгаа шүү дээ тий. Энэ хоёр жинхэнэ балааг авсан байгаа байхгүй. Харин тэгээ энэ хоёр чинь ингэсэн мэлээ шүү дээ. Уг нь бичлэгээ аваад Сефентэйгээ хадгалсан байсан юм байна. За тэгсэн чи тэндээс нь алдагдсан гин. Яаж яан гэсэн чинь гэрт нь ажиллаж исэн цахилгаан чин тэр хоёртой муудалцсан юм байна л да. Тэгэнгүүтээ өшөө авах зорилгоор Сефийг нь аваад явцсан. Тэгээд тэр Сефийн дотор нь бичлэгнээс гадна үн тэтлүүд ч гэсэн бас байсан юм байна. За тэгээд нөгөө алдарт бичлэгийг чинь шууд видео кассет болгоод зараад хувлаад. Айхтар шүү тий. Аль юхтод ийм айхтар. Энэ л айхтар осолтой тий. Тэгээ 1990-ад онд ч одоо ямар интернет одоогийн шиг хөгжөөгүй юм чи видео кассет бол зүгээр өстой хэдэн шиг зарагдсан байгаа байхгүй. Тэгээ тухайн үед нь болохоор бүх сонин сэтгүүлийн нүүр хуудсан дээр гараад CNN-ээс авахуулаад нөө шар хэвлэл дээр бол гарах нь тодорхой шүү дээ тий. CNN хүртэл мэдээлсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэгэхээр л ойлгомжтой шүү. Дэлхийн ертөнцөөр нэг юм болсон байгаа. Тийм тэгээ Pam and Tommy гэсэн бичлэг нь одоо өстой бүр жинхэнэ сенсац болоод шууган дуулан дуусахгүй байсан. Гэхдээ харамсалтай нь энэ дээр бол хамгийн их хохирсон хүн бол Pamela Anderson байдаг. Мэдээж тэгэл. Ягаад тэр эмэгтэй хүний хувьд болохоор олон нийт ёс суртахуунгүй ичгэвтер гэдэг одоо тэр чинь 90-ад онд чинь бас тийм ч нээлттэй болоогүй байсан юм шиг байгаа. Маш их шүүмжилсэн. Харин Tommy Lee-ийн хувьд болохоор шууд стил имиж нь өсөөд эр хүн галзуу рокод гэдэг хоч нэр аваад бүр нэр хүнд нь өссөн байт юм байна. Ингээд ямар нэг асуудал ингээд сэтрэл эвгүүцээд эхлэхээр эмэгтэй нь хохирч дуусч байгаа зү. Харин тийм ээ. Эмэгтэй нэг баатрийн дүрд ороод эмэгтэй тэгээд эвгүүнээр очиж зүгэл үлдчихэж байгаа юм да. За ингээд хос хоёр шүүхэд хандсан байгаа. Бичлэгийн айл хизээний сая хүн үзсэн байгаа шүү дээ тийм. Энэний араас одоо мэдээж гомдлоо шүүхэд гаргасан байна. Эцэстээ тэд бичлэгийг интернетээс арилгуулсан ч гэлээ бүрэн арилгаж чадаагүй. Угаасаа чадах ямар ч боломж байхгүй болчихсон тийм үү? Чи тэр бичлэгийг нь үзэж байгаагүй юу? Үзээгүй. Би үзчихээ. Тийм үү. Яг л кино юу? Яг л кино юу? Ер нь бол тий. Яг нэрэл яг чиний нөө түрүүний дүрслсэн шиг ингээд завин дээрээ ингээд нүцгий аваад хоорондоо эрхлээл те хоол моол идээл. Тэгээ яг нөгөө дотны харилцаанд орж байгаа хэсэг нь тод харагдд юм билэ. Тэгэл бах. Одоо энэ чинь хувийн бичлэг юм чинь хосын хоорондоо юм юугаач нууж хаахавтай тий. Тэгэхээр тэр нь алдагдахыг тооцоолоогүй болохоор чинь үндсэндээ үнэхээр задгаа бичлэг байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Харин тийм одоо тэр нь угаасаа нөгөө интернетд үнгүүгээрээ ч гэсэн байж лээд юм элэ. Зөө. Одоо тэгвэл ингээд сонирхсан хүмүүс бол ингээд шууд интернет рүү орол сайтаас нь хайхад бол болох юм ба шүү дээ. Насан туршийн сайтн дээр л байдаг байлгүй дээ бодвол тий. Тийм байл. За ингээд үнэхээр захим ертөнцөөс бүрэн устгаж чадаагүй тийм үү. Гэхдээ энэ бичлэгийг одоо ч хүмүүс үзсээр л байгаа гэж байна. Тэдний нэг Эрик байна. Зөв. Чи цаг үлдээг үнэхээр хөл нийлүүлж алах юм аа. Хэдий оройцсон ч гэсэн яг энэ нэвтрүүлгийн сэдв аван гутаа үзсэн байгаа шүү те. Гэхдээ эн чинь нөгөө юу яагаадсэн юм чинь дээ. Энэ хоёрын чинь энэ дөөлөн дээр үндэслээд саяхан бас 22 онд штэ. Hulu стриминг дээр Pam and Tommy гэдэг сурал кино гараад эхэлсэн байхгүй юу? Энэ хоёрын нэрээр үү? Тийм. Тэгээ ингээд жүжигчд ингээ харахаар айгүй адилхан. Тийм үү. Энэ зураг нь чинь энэ тийм байна тий. Тий. За энэ үйл явдал бол нэг талаасаа хувийн талаасаа бол эмгэнэлтэй тий.
Нөгөө талаасаа интернетийн хэрэглээ энэ соёлд бол асар том өөрчлөлт авчирсан үйл явдал болж. Энэ бол секс бичлэг гэдэг ойлголтыг олон нийтэд анх удаа танилцуулсан явдал болсон гинэ. Яг ер нь бол тэгсэн л гэдэг баг шүү тий. Өөр ер нь тийм энэ шиг юм Энэний сенсацтай өмнө болох бол байхгүй бах тий. Харин байхгүй хаа. Өмнө ч угаасаа тэгээд одоо видео камер гэдэг юм хувь хүний гар дээр очиод удаагүй л байсан байлгүй тий. Дандаа л мэрэгчдийн төвшөнд киноны эсвэл үсрээл нэг зургийн аппарат л байсан байлгүй тий. Тийм баг. За энэ том дуулианы талаар яг чиний саяны хэлдэг 22 онд хуулуу стриминг дээр Pam and Tommy цоврал гарсан. Ингээд 90-ад онд байсан дуулиан дахиад шинэ үеийнхэнд ингээд одоо юу гэх юм бэ? Шинжлэгдэж ингэж хүрсэн байна шүү дээ. Памела болохоор энэ тухай энэ явдал миний амьдралын хамгийн том шарах байсан. Гэхдээ би өнөөдөр ч өөрийгөө хохирч гэж харахыг хүсэхгүй байна гэж хэлсэн байт юм зайлвал. Тэгэхээр зайлвал гинэ. Томигийн хувьд ч гэсэн энэ бол миний амьдралын нэг хэсэг. Би харамсдаггүй гэж бас ярьсан юм байна. Гэтэ энэ хоёр үнэхээр гоё хасаад байсан. Тэгээ тэр нөө бичлэгэн дээр нь одоо энэ чинь нүцгэн байгаа болохоор аль аль нь айгу гоё биетэй жинхэнэ кул харагдаж байгаа юм чи. Тэгэл бах л да. За тэгвэл одоо энэ манай гэдэг юм. Памела Андерсон ч өөрөө тэр секс бомб болчихсон амтан ч одоо секс символ чинь тий. Символ болсон тэр амтан чинь мэдээж тухайн цаг үеийнхаа хамгийн шилдэг, хамгийн галзуу амтныг л өөр юм болгож авсан байж таараа штэ тий. Харин тийм. За одоо штэ тий хоёлаа сая чинь 90-ад оны тухай ярьсан штэ видео кассет. За интернет бол дөнгөж ихэн үе дээр яжсэн. Одоо энэс халдаад шууд одоо орчин үеэр өсөрнэ. за. Оддын дуйлан гарахад одоо заавал одоо дээр үеих шиг тийм бичлэг зарагдах ч юм уу одоо олон сараар ингээд хевлэлээр бөмбөгддөг ч юм уу тий. Ерөөс тийх шаардлагагүй болсон. За. Зүгээр л ганц скриншот зураг байхад л болоо. За. Дуусаа. Нэр тэгэл юм да тий. Одоо орчин үед чинь сошиал медиа чи ер нь тийм болсон байна шүү дээ. За тэгэхээр 2022 онд юу болсон бэ гэхээр Maroon 5 хамтлагийн гоцлол дуучин олон бүсгүүчүүдийн мөрөөдлийн ир болох Адам Левиний чатны дуйлан эхэлсэн. За. Уг нь бол энэ чинь Адам Левин чинь ялаа нөгөө хамгийн хүсэмжит залуу, хамгийн сайхан залуугаар тодорч ирсэн шүү дээ. Бүр Брэд Питт митийг ардаа хаяад. Тийм үү? Тийм. Манай Брэд Питтийг үү? Манай гаригийн хамгийн тачаангуй залуугаар тодорч ирсэн байхгүй 2013 онд илүү 12 онд. Дэлхийн эдийн цэнхэр гаригийн хамгийн тачаангуй залуу. Тэгээд тэрний араас чинь тэрний өмнөх жил нь бол Чайны татван байсан юм билээ. Тэгээ энэ чинь араас нь Брэд Питт одоо өөр бусад гоё жүжигчд Бруно Марс, Идрис Элбас, Жастин Тимберлейк энэ чинь ард нь. Дэвид Бекхэм энэ чинь. Зөө. Тэгвэл энэ чинь одоо мундаг залуу баг. За энэ тэгээ яасан? Юу яасан? Ер нь бол чи дуунуудыг мэднэ сте тий Sugar Girls Like You, Memory Center гэдэг бүр баахан хит дуунуудтай. Цомог нь 15 сая борлогдсноороо бүр тэргүүлдэг. Тэгээд дээрэс нь voice show-ны шүүгчээр ажиллаж исэн. Тэгэл ер нь бол жинхэнэ бүсгүүчүүдийн шүтээ энэ залуу ер нь бол нэг талаасаа төгс тийм нөхрийн имижтэй гэр үлсэг төгс нөхөр гэсэн ийм имижтэй байхгүй юу. Тэгсэн чинь эхнэр нь бол Victoria's Secret-ийн супер модель Behati Prinsloo. Энэ хоёр чинь гэр бүл болоод 2 хүүхэдтэй болсон. 3 дахь хүүхэд нь 22 онд төрхөд хүлээж исэн. Ер нь бол ингээ харахад айгүй гоё төгсөрсөн үлгэрийн тийм хослол. Тийм байсан чи. Гэтэл 22 оны 9-р сард Sumner Stroke гээд Instagram-ийн модель TikTok дээр бичлэг хийгээл бүүм хийцэн. Юу гэсэн бэ гэхээр би Адам Левинтэй харилцаатай байсан гэд скриншотуудыг цацсан. Хүүд нөгөө чатныхаа юу? За. Тэгээд хамгийн гол нь тэр скриншотууд дотроос нь заяа нэг өгүүлбэр бүр айгүй алдартай болсон. Тэрэн дээр нь чиний нэрийг хүүхдтэй өгчмөр энэ гэсэн утгатай өгүүлбэр би байсан гинэ. Тэгээд тэр чийстэ бөөн сенсац болоод. За энэ тэгээд тэр чат хэлэгдэх үед Адамын эхнэр Behati жирэмсэн байсан болохоор энэ бүрч илүү том шууганд дагуулсан гинэ. Тийм штэ хөрхий жирэмсэн 3 дахь хүүхдэн төрөх чинь төгс гэр бүлээсэн чинь тий. Асуудал бол асуудал дээр нэг өгүүлбэр нэмэгдээл бүр илүү сенсац болж штэ тий. Эхнэр нь жирэмсэн байхад шүү дээ гэл тий. За TikTok дээр тэр бичлэг хэдэн цагийн дотор вирус шиг тараад дэлхийн бүх сүлжээгээр бүүн болсон гинэ.
Twitter, Instagram, Facebook бүгд скриншотуудаар нь дүүрсэн гэнэ. Яа. Тэгээ сошиалд болохоор гэрэлсэн ч чатад орсоор байна гэж шоолсон мемүүд гарч ирсэн байна. Бүр үү? Тэгээ TikTok дээр бүр Адамын бичсэн чатаар дуу зохиох челленж хүртэл зохиогдож сошиал орчинд Адамыг шоглосоор байсан гэнэ. Чатуудаар нь дуу зохиож мохоод. За бүр алаа хийсэн. Хүмүүс нэрээ яг юм хүний муу дуртай тэргийгээд ингээд бүр чааш нааш нь дэлгэрүүлж өгжүүлэхдээ үнэхээр сайн шүү. Харин тийм ээ. За энэ бол үндэ ингээд дэлхий даяараа шоосон дуулан шууган болж хувирсан. Энэ зөвхөн шоолсон. Би эхнэрээ хуурсан гэдгийг нь худлаа. Гэхдээ бичихээсгүй мессежүүд явуулсан нь үнэн. Энэ бол миний алдаа. Би эхнэрээсээ уушлах гүйж ийнэ гэж энэ шуугны дараа Адам Левин өөрийнхөө инстаграмаар мэдээлэл хийж ирсэн юм байна. Эхнэр бихати жирэмсэн байсан болохоор хүмүүс ихэнх нь эхнэрийн тал зогссон. Ай тэгэлгүй авахтай тий. Тэр одоо шууд хохирч гарагдж байгаа шүү дээ. Ямар хүн ингэж хүүхдээ хүлээж байгаа эхнэр доромжилж чаддаг байна гэдэл бүгд ингээл зэвүүцээд дургуцаж. Тэгээд тэр зэвүүцэл дургуцлаа шоолох маягаар сэвж эхэлсэн байж тээ. Тэгээ гэхдээ ингэсэн мэл штэ. Энд чинь нэг бас ер нь бол зүгээр зөвхөн чаталж исэн гэдэг юм хэлээ штэ. За. Тэрээс яг уулзч ярьж тийм дотны харьцаатай байсан гэж бол ерөөсө хэлээгүй юм бэлээ. Дээрэс нь эн чинь Адам Левин чинь ганцхан тэр хүүхэнтэй чаталдаггүй байсан гэсэн. Хэд хэдэн бүсгүүчүүдтэй чаталдаг байсан гэдгийг нь бол ер нь тухайн үед тэр сенсацийн үеэр бол илэрхий болсон. За тэгсэн чинь дахиад нэг одоо холбоотой хүүхэн байсан. Тэр нь болохоор Элисон Роуз гэдэг нэг эмэгтэй байсан юм байна. За. Ингээд гоё шаргал өстэй. Үнэхээр гоё тачаангуу, гоё биетэй. Зураг моргон байна уу? Зураг нь байна. Айгу гоё улаан сарны харьцсан зурагтай. Секси. Тэгээ энэ хүүхэндээ бас чадалдаг байсан гэд. Гэхдээ нөө ер нь бол Адам Левин сэтгүүлсэн зурваснууд илгээсэн гэдгийг нь бол бас хэлсэн юм байлээ. Тий. Тэгсэн чинь гэхдээ энэ гоё хүүхэн байсан болохоор Лас Вегаст байдаг Larry Flint's Hustler Club гэдэг тайч хурлын клуб байд юм байна. За. Тэгээ эднийх чинь манай тайчаач гэдэг айгүй их мөнгө амлсан гэж л. Оо тэр сүүлийн хүүхнийг нь үү? Тий. 100 тайчих юм уу тэгээд. Үгүй уул нь бол зүгээр юу юм бэлээ штэ. Тэгвэл Инстаграмын од. Шинэ санал болгосон юм байна тийм. Ажил. Тэгэхдээ ер нь бол өөрөө юу ясна юм бэлээ. Одоо энэ 22 оны 9 сард тийм сенсац болсон тий. 11-р сард нь зохион байгуулагдах арга хэмжээнд нь бол оролцсон гэжсэн мөнгөнд дүн нь бол тодорхойгүйсэн ч гэсэн их хэмжээний мөнгө авах төлөвтэй байна гэсэн мэдээ бол гарч ирсэн юм бэл. Гэхдээ эцсийн Адам Левин их нэртэйг хамт үлдсэн тий. Гэр бүлээ од үлдсэн. Яг мэдээж сошиал бол хоёр янзын байр суурьтай байсан түрүүний хэлсэн шиг энэ бол зүгээр л чат биеэр нь хуурсан биш тийм ээ шуугж ийн гэл нэг хэсэг хүмүүс байсан бол нөгөөдөл нь болохоор эн чинь өөрөө хууралтын нэг хэлбэрээ хэрэг гэр бүлтэй хүн ийм юм бичиж байгаа бол эхнэрээ хуурч ийн л гэсэн үг шүү дээ гэл. Хоёр тал бол бөөн хэрүүл. Яг тэхэл юм байна. Тэгтээ айгүй сонин. За. Эндээс бол харахад Адамын карьер нурахаар байгааз. Тэгсэн чинь огт тэгээгүй. Maroon 5 чинь цомгоо гаргасаар л концертоо хийсээр л байсан. Одоо хийгээсээр л байсан. Харин тийм. Тэгэд харин бүр тоглолтын дундуур хүмүүс тоглоом шоглоомоор хүүхдэд нэр үг гэж ашигладаг байсан гинэ. Зөө. Одоо тэр хүүхдтэй эрэгтэй ах юм бол чиний нэрийг өгч мөрөө, эмэгтэй ах юм бол тийм нэр өгч мөрөө ч гэлөө. Ер нь бол тиймэрхүү утгатай зурвас байсан юм билээ шүү дээ. Зөө. Тэгээ одоо өөрөөр хэлэх юм бол энэ дөөлөн чинь нэг талаараа нөгөө Адам Левинийг доогдсон юм шиг мем болсон ч гэсэн нөгөө талаараа бүр илүү анхаарлыг нь олонний анхаарлын төвд оруулж ирээд байгаа байхгүй юу. За тэгээ энэ хүү эхний одоо түрүүний Памела Андерсон болон Адам Левиний дөөлөнд болохоор ийм цаг хугацаанаасаа болд юм уу, цаг үеэсээ болд юм уу, ийм хоорондоо үнэхээр ялгаатай гац тий. Тийм байна. Тий, нэг нь болохоор өчнөө олон ширхэг хувлаад нөгөө видео хурцэг хийгээл борлуулж исэн бол нөгөөдөл нь бол ерөөсөө скриншот тавиал дуусаа. Энэ нөгөө хөгжлийн ялгаа байна да тий. Харин тий. Одоо Памела Андерсны тэр бичлэг тарсан бол тэгээд дуусаа үстэй. Харин одоо ингээл лууган баярын тухай ганц скриншот тахтал тэгэл. Нэг бол чи бүр илүү од болох нь байна. Ер нь бол эргэтэй нь од болт юм шүү дээ. Түрүүн чин Памелагийн нөхөр нас од болоо өстэй. Хоёлаа нэг чаталж байгаа би скриншотыг чинь нэг заяа цацд юм уу? Энэ биткойны скриншот гэж юу? Үгүй шүү дээ би чинь хуурамч аяг нээж байгаа л цацсан шүү дээ. Цөг. За одоо урлаг попод
хотын дуйлаас жоохон холдъё заяа. За За. улс төр рүү оръё. За. За улс төрд бол одоо намайг баг ингээл ярихаар хүмүүс баг анзаарж байгаа хаа одоо. За улс төрч гэсэн сексийн дуйлан гэдэг зүйл байгаад ирсэн. За энэ юу вэ гэхээр хамгийн алдартай, хамгийн хэрэгдэг нь мэдээж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Джон Кеннеди болон дэлхийн секс символ Мэрилин Монро нарын домог ус харилцаа. Бас нөгөө сүүлд нөгөө хин юм блэ? Нөгөө Билл ерөнхийлөгч. Тийш үү. Билл Клинтон ч нөгөө тий нөгөө нэг хүүхэнтэйгээ бас нэг асуудал үүсгээд тэгсэн шүү дээ. тэгдэг тий. Тэгээ тэрнээс чинь болол Хиллари Клинтон хожсон тий. Тэгс. Дэд ерөнхийлөгч болтлоо явсан шүү. Тэгсэн. За 1960-аад оны үе. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Джон Кеннеди. Залуу, царайлаг, гэр бүлтэй цаанаал нэг Америкийн төгс өдөртөгчийн дүр төрхтэй итгээд байлаа. Харин түүний нөгөө талд дэлхийн хамгийн дурбалаа эмэгтэй бол яхахгүй Мэрилин Монро байлаа. Ай, гоё хүн шүү. Даанч гоё хүн шүү тий. За тэр үед Монро бол зөвхөн жүжигч юм биш. Бүхэл бүтэн соёлын дүр байсан байна. Монрогийн дагуулсан кино, зургууд тэр дундаа доороосоо дэрвсэн богино цагаан даашинтныхаа хэсгийн үзэгдэл үнэхээр тийм сэтгэл тогтлуулдаг те нэг доороос нэгээд Тийш тий. илээгээл Тэрийг ер нь дуурайж зураг авахулсан хүүхнүүд ер нь зөндөө байдаг байх тийм шүү дээ. Зарим кинон дэр хүртэл төслөгдсөн юм байдаг шүү дээ. Монро бол тухайн үед яахын аргагүй дэлхий даяарах хүмүүсийн мөрөөдлийн эмэгтэй айл хязгаарны болчихсон байсан. Энэ ч утгаараа л мэдээж ерөнхийлөгчийн хараан дуртай байлгүй дээ тийм ээ. За ингээд 1962 оны 5 сарын 19-ний домог болсон нэгэн үдэш боллоо. Нью-Йорк хотын Мэдисон Сквер Гарденд ерөнхийлөгч Кеннедигийн төрсөн өдрийг тэмдэглэх арга хэмжээ болж байлаа. Тайзан дээр олон алдартнууд гарсан ч нэг хүн бүгдийг нь сүүдэрт оруулсан. Тэр бол Мэрилин Монро байлаа. Тэр орой Монро бие барьсан, арьсан дээр нь бараг наалтчих шахсан 2500 гаруй гар ойдолтой гялалцсан торон даашин за өмсөд гарч ирсэн. Тэр даашинжийг өмсөхдөө бүр дотроо юу ч өмсөөгүй байсан гэдэг гинэ. Чармаа нөцгөн бие дээр өмссөн. Яг тэгсэн байдаг. Тэг бүр үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Тэр штэ. Тэ нөгөө ерөнхийлөгчд төрсөн өдрийн мэдзийн төргээл те. Бүр амар тачаангууд болдог тийм. Зэ ядыг энэ Зургийг нь өгцнөө нариулагчийн юу гаргаж байна. Одоо яг энэ нөгөө төрөний минэлт 2503 гараа идэлтэй юм олон янзын гялалцсан торон юм юутай даашин за өмсчихсэн байгаа нь ингээ харагдаж байна. Харин Яг чармаа нүцгэн биен дээр. яг ингэж гарч ирээл тэгэл ялдамхан зөөлөн айлтайгаар ингээ хэсэг чимээгүй зогсож жагаад айгуу тийм пауз авж шít тий. Тэгээ зогсож байгаа дуулж эхэлдэг. Тэгээ дуулахдаа ийм ш тийм ялдам тийм янаг хоолоогоор тэгээ би одоо дуулж чадахгүй тэгээ тэр нүр амар янаг тачаангууд болдог тий. Тэгээ энэ болохоор бүр ингээд Америкийг бол бүр тэр чигээр нь донслогсон хүмүүсийн дунд нэг л асуулт тархсан. Энэ хоёр юу болоод? Энэ хоёр тийм үнэхээр харилцаатай юу? Яг тэгэж тагсан. Тэр чинь аргагүй шүү дээ. Тийм тийч тачаангуу дуулахар чинь бүр үнэхээр тачаангуу халуухан дуулсан. Бүр хитрхи бүр үнэхээр ингээ ховын шинжтэй харагдаж байгаа байхгүй юу? Тэрээс эмэгтэй хүн улсынхаа ерөнхийлөгч төрсөн өдрийн дуулахад бол болно шүү дээ. Тэгэхээр тэгж дуулна гэхээсээ илүүтэйгээр хитрхи тийм бүр яг хайртай хүндээ дуулж байгаа юм шиг бүр янаг тачаангоо тий. Тэгээ харилцааны тухай цорхлууд ч гэсэн тухай үед шууд ингээ төмөр мэт гарч эхэлсэн. Энэ хоёрын харилцаа үнэн байсан уу эсвэл домог уу гэдгийг одоо хүртэл ер нь бол маргаан дагуулсаар байдаг. Ер нь бол би үнэн байхаа л гэж боддог. Би л хувьдаа бол. Тэгээ зарим гэрчнэр болохоор тэд нар үнэхээр уулзсан гэж баталдаг бол зарим нь болохоор зүгээр байнгын рамаас исэн л гэт юм байна. Харин албан ёсоор бол цагаан ордон Кеннедигийн гэр бүл бол мэдээж энийг үгүйсгэсээр ирсэн. Хүмүүсийн хувьд болохоор нөгөө хариулт бол хараас нь тодорхой. Тэр дуу, харц, тэр аура, холооны өнгө энэ нь бол ерөөсөө шууд илчилсэн л гэж үздэг. Биеийн хилэмжээрээ айл хизээний асуудалд орчихсон, дотн болчихсон хоёр хүний л харилцан биеиндээ үзүүлэх ёстой л үйлдэл гэж үзэж байна тийм. За ингээд тэр нэгэн онцгой үдшээс хойш ердөө 3 сарын дараа 1962 оны 8 сарын 4-нд Мэрилин Монро гинт нас орсон. Харамсалтай шүү дээ.
За ингээд албан ёсны дүгнэлтээр тэр сэтгэлийн хямралтай байсан эмийн тун хэтрүүлж хэрэгсэн гэж тайлбарлагдсан байт юм байна л да. Гэхдээ олон хүн өнөөдөр ч гэсэн энэ бол зүгээр нэг санамсраг үхэл биш. Энэ бол улс төрийн нууц Кеннеди нартай холбоотой юм аллах маягийн байсан л гэж үздэг юм байна. Харин тэгдэг тий. Одоо хүртэл ер нь маргаантай. Бүр эн чинь бүр баримтат кино мэнэ хүртэл байдаг шүү дээ. Яг тал талаас нь судалсан шинжлэх ухааны үндэстэй тийм кино байдаг шүү дээ. За Монрогийн үхэл өөрөө скандалын сүтрийг улам зур заруулж тэдний харьцааг улам домоглог болгож өгсөн байна. Ярахгүй. За ингээд Монрогийн дуусан төрсөн өдрийн дуу өнөөдөр ч түүхийн хамгийн алдартай төрсөн өдрийн дуу гэж тооцогдсон хэвээр байгаа гинэ. Нэрэл яг тэгж дуулсан төрсөн өдрийн дуу байхгүй бах уу тий. За Мэрилин Монро ердөө нэг дугаар ерөнхийлөгчийн хувийн амьдралын талаарх бүх нийтийн төсөөллийг өөрчилсөн. Джон Кеннеди ч одоо нөгөө юу вэ Америкийн сте ганц үлгэр жишээ болсон төрийн тэргүүн тий. Царай зүс нас тэгээ бие авч яваа байдал гэр бүлийн байдал гэдэг нэг чинь амар байсан чинь Мэрилин Монрогийн тэр дуу бүхэлд нь ингээс хисаасгдаг байж байгаа байхгүй. Задав байж байгаа байхгүй тий. Харин Джон Кеннеди нэр хүндч бас тодорхой хэмжээнд тухайн үед өөрчлөгдөж эхэлсэн. За залуу царайлаг ерөнхийлөгчийн дүрийн цаана секси нууц романс байж болох юм а гэсэн ойлголтыг хүмүүсийн тархинд нэвт үлдээсэн. Энэ бол улс төр хүртэл сексийн дэвлэнс зугтаж чаддгүй маа гэдгийг хамгийн доод жишээ болж үлдсэн юм байна. Урлагийн ертөнцийн шоу бизнес бол одоо нэг хэрэг тийм үү. Харин хүчрхэг улсын төрийн тэргүүн дэлхийн хамгийн хүчрхэг хүний нэрч гисэн ямар нэгэн бүсгүй дуулсан хэдхэн мөр дуугаар үрд өөрчлөгдөж чаддаг юм а гэдгийг л бодож жишээ болсон байна. Тэгэхээр энэ бас Янаг амиргийн харилцан биендээ илэрхийлж байгаа энэ биеийн хилэмж нь л зэсаа судлаацсан шүү дээ. Харин энэ хоёрыг нотлох арга байхгүй, үүсгэх арга байхгүй. Харин тий. Одоо тэд нар чинь аль дээр үед юм чинь ямар нэгэн бичлэг зурагч юм уу байхгүй тий. Тэгээ одоо тэр дуу байна. Тэгээд өхөл хоёр. Тий. Тэгээ ер нь бол тэр өхлөхийн талаар айгүй бол янзын таамаглал байдаг тий. Ер нь тэр эмээ их хэтрүүлж хэрэгэлсэн гэдэг амиа хорлсон чийж үздэг. Ер нь бол мафийн захиалгаар хөнөөсөн ер нь хамгийн гол нь болохоор Кеннедигийн захиалгаар хөнөөсөн байж ах үндслэлтэй л гэж үздэг. Тийм салаа сэжиг таамагуд бол зөндөө байдаг юм билий. Харин тийм л. Монроч бас тэгээд олон нөхөр сэлсэн дөө бас. За хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулаад нэвтрүүлэг цааш нь үргэлжлүүлье. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар юу вэ? Хүссэн улсаасаа хүссэн хөрөнгөө хүссэн улсаасаа. Тий. iLease аппликейшн тий. За гадаад байгаа монголчуудаа санхүүгийн түрээс буюу лизингийн үйлчилгээ үзүүлж байгаа энэ цаг үеийн цорын ганц компани байгаамаа. За гадаад байгаа монголчууд Монголдо санхүүгийн үйлчилгээ авах ямар ч боломжгүй байдаг тийм үү? Тийм шүү дээ. Тий. Тэгэхээр чи энэ асуудлыг шийдэж байгаа байхгүй. Шийдэхдээ бүр цогцоор нь шийдчихсэн. Ингэж чадсан ганцхан одоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц үйлчилгээ бол iLease лизингийн үйлчилгээ байдаг байхгүй. Одоо хувь лизингийн эрсдлийг бодвол хамаагүй найдвартай. За зөвхөн гэрчилгээ гарсан орон сууц болон гайлтай автомашина гадаадд байгаа аль ч улсаас өөрийн орлогоо нотлуулад одоо гадаад байгаа орлогоо нотолчихж шүү дээ. За. Ингээд лизингээр худалдаа авах боломжтой. Энд чинь харьяастай бол гой үйлчлэл тийм. Тэгэхээр одоо нөгөө өнөөдөр шаваа тавьчаад захиалга зарладаг ийм барилгын компаниуд байдаг шүү дээ тийм. Энэ биш одоо ерөөхдөө бүр ингээд юу н гарцсан гэрчилгээ нь гарчихсан. Монголд ороод ирээд одоо номер дугаар авсан бүр баталгаатай одоо холигтуулах залилуулах элдэн зүйн бол байхгүй ийм баталгаатай юун дээр орлогоо нотлол гадаад байгаа хүн бол одоо энэ Монголдо шууд хөдлөх болон үйл хөдлөх хөрөнгөтэй болчихж байна гэсэн. Тийм байна. Ерөөсөө iLease цэг имэн гэсэн вебсайтаар ороод лизингийн хүсэлтэд илгээгээд тэгэл ёстой нөө баталгаатай тэр гэрчлэгийн интернет гарсан орон сууц гальтай машинуудаа авах боломжтой юм байна тий. За. Гой үйлчлэг байна. За ингээд Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо Парисын гудамж 42 IC Tower-ын 1203 тоот энэ хаалга буюу энэ хаягн дээр байршиж байгаа. За холбоо хоёр хуудасны дугаар 72 тэгтэг 27 тэгтэг 72 тэгтэг 27 тэгтэг гэсэн дугаарын үйлчилгээ байна. За iLease-д баярлалаа. Facebook-ийн хаяг нь болохоор iLease цэг имэн. Тэгээ вебсайт нь болохоор iLease цэг имэн гэдэг цахим хуудасаар хандаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах юм байна. За баярлалаа. За баярлалаа.
одоо Мэрилин Монрого хоёлоо ярьж дуусж байгаа тий. Ер нь бол гэхдээ хэлсэн тэр алдартай үгнүүд нь бол одоо болтол ишлэл татагтаад явж идэг. За. Яг нөгөө нэг харингуй эмэгтэй бол тавилгагүй өрөөтэй адил энэ Тэр чинь Мэрилин Монрогийн үг юм уу? Өө зөө. Тэгээ энэ карьер бол гайхамшигтай ч хүүтэн шин чи түүгээр бие ороод чадахгүй гэж үг хэлсэн байдаг. Тэгэхээр яг энэ Кеннедитэй холбоотой хэлсэн үг юм шиг санагдаж байна уу? Байж болно ш. Тэр карьер өөрийнхөө карьерийг олохын тулд тэмтэй чамаа байхгүй байдаг хувийн зан чанар нь харагдаж штэ. Харин тийм. За хоёлаа чинь дараагийнхт нь болохоор нэлээд сонирхолтой, хамгийн маргаантай, магадгүй бараг бүх цаг үеийн хамгийн алдартай секс бичлэгийн түүх рүү оръё. За. Энэ бүх цаг үеийн хамгийн алдартай. Одоохондоо тий. Тий. Одоо энэ болохоор Ким Кардашиан ба Рэй Жэй хоёрын скандал. За. 2007 онд. Тухайд бол Ким Кардашианыг нэх тэгж нэрийг нь хүмүүс тийм сайн мэдтгүй байсан. Парис Хилтны туслах найз нь байсан. Сошиал медиа ч гэсэн одоогийн шиг тийм хөгжтэй хөгжөөгүй байсан шүү дээ. 2007 онд ч. Нэг Ким бол ердөө л нэг танхаа дуу танхил нэг баян айлын охин загвар өмсгч маягийн тийм дүртэй бүсгүй байсан. Энэ үе дээрээ болохоор найз залуу дуучин Рейжитэй хийсэн хувийн бичлэг нь алдагдаад интернетээр цацагдсан. Яа, нөгөө манай хоёр шиг болсон ба шүү дээ. Аа. Тэгээ энэ болохоор эхэндээ энэ бичлэг нь Vivid Entertainment гэх насан туршидчдын кино үйлдвэрлэдэг компани шууд худалдаанд гаргаад. За. Тэгээ энэ бичлэгийг нь Ким Кардашиан суперстар гэж нэрлсэн юм байна. Албан ёсоор бол энэ бичлэг санаандгүй алдагдсан гэж тайлбар өгсөн ч гэсэн олон хүн өнөөдрийг хүртэл зориудаар PR олгож цацсан гэж үздэг юм байна. Өөрсдөө алдагдаагүй. Тий. Өөрсдөө цацсан. Алдагдсан юм шиг жүжиглсэн гэсэн үг. Бичлэг дараал ерөөсө хэдхэн оны дотор Кимийн нэр дэлхийд даяар шууд олдыг танилцуулсан. Бараг хар гаргийнхэн ч мэдхээр боллоо шүү дээ. Тэгээд CNN, BBC, шар хэвлэлийн одоо бүх сонин сэтгүүлүүд Парис Хилтны найз секс бичлэгийн гол дүр олжээ гэж биччихсэн юм байна. Тухайдээ бол. Зөвхөн Парис Хилтонтой холбоод тий. Тэгэхээр чи тийм нэрд гараагүй байсан байхгүй юу? Тэгэл тухайдээ бол нөгөө сошиал медиа тэр үед нөө яг л хөгжиж эхэлжсэн ч гэсэн YouTube, MySpace одоо өөр бусад форумудаар бичлэгийг нь хүмүүс ингээл тараагаал яриад хайгаал чинь бичлэгийг үзсэн. Бөө юм болж байна. Үзцээ. Үзсэн. Үзсэн үү? Ерөөсөө кино ойл шүү дээ. Насан туршидтэй. Тийм ээ тий. Энэ орчин бас ингээ хөөрхөн ингээд эрхэлж мэрхлээд гадуур яваа хоолунд идээд тий. Тэгж байгаа юм шиг яг хувийн бичлэг мөртлөө яг тэр одоо бэлгийн ажиллаа үйлдэж байгаа үеийн тэр бол зүгээр шууд ил зад байгаа тий. Тийм бил. Тийм билээ. Яг ерөөсөө насан туршидтын кино ойл шүү дээ. Бид энэ нэг энэ царайг нь харахаар ялч нөө залуухан байгаад хэдэн оны бичлэг юм болоо гэд 2007 онд сенсацуулаад өнгөрсөн гэхээр ч юм тухайн үед бол нэг иймэрхүү юм нэг сонирхтгүй л исэн юм байна л да. 18 жилийн өмнө. Тий. Нэг сонирхтгүй л исэн юм шиг. Эсвэл нэг тухайн үед нөгөө яасан сүртэн гэсэн юм уу тэгсэн юм уу гэж. Тий. Тухайн үед нь үзээгүй юм шиг байна. Би саяхан үзье. Одоо бол байнга үзэн үстэй. Байнга үзэж байгаа. Үзье. Гэтэ ер нь бол энэ бичлэгээс болоод нь штэ. Ким Кардашианы урд нь бол Памела Андерсон чинь карьерын сүрцэн штэ тий. Кимийн хувьд бол карьерын сүрээгүй. Харин ч бүр эсрэгээрээ шууд дэлхийн хэмжээний од болсон. За тэгээ энэ үеэр чин Кардашианы гэр бүл нөө Кардашиануудтай хөл нийлүүлэн алхаж байна гэдэг реалити шоугаа эхлүүлээд тэгээ энэ шоу нь болохоор шууд асар их амжилт болоод одоо эн чинь хэд шоунд явж байгаа илээ. Эдэг ч нөө шоугаа хийж хагаад хэсэг завсарлчихдээ ш. Тэгээл дахиад эхлүүлээд идэг. Цуврал маягтай. Тийм гэрүүлээрээ нэг хоорондоо адилхан үзэсгэлэнтэй гоё үзэгтэй бүсгүүчүүд л байгаад идэг штэ. Тэгээ хүмүүс юу гэдэг чинь тэр нөгөө юунаас нэг шинэ од төрлөөл гээл ингээл хэлдэг. Тэгэхээр ч одоо нэг цуврал дээр нэгийг гаргаж ирд юм уу тэр чааш. Эднийхэн ч нэр дүүнер нь бол одоо энэ 2007 онд бол жоохон байсан. Тийм байгаа. Тий. Тэгээ сүүлдээ ингээм мис засал масл хийлгээд ингээ улам хөөрхөн болсоор хагаад одоо л зүгээр хэмжээшгүй баян болцсон шүү дээ. Энэ тэгээд одоо энэ Instagram болон сошиал медиа, TikTok энтрийг айгүй гоё ашиглаж олон дагагчтай болоод тэндээсээ мөнгө олдог болчихж байгаа байхгүй. Энэ бол ер нь яг санаатай л ингэж өөрсдөө затсан байж мэдхэрл сэжиг таамагт төрүүлэхэр л юм. Яг тэр үедээ реалити шоу энэ эхлүүлээд тий. За өнөөдөр бол Ким Кардашиан тэр бомтон бизнес юм ихтэй. Бизнес хийдэг тий. Фэшн брендийн эзэн сошиал медиагийн хатан хаанч гэж хэлж болно.
Гэхдээ энэ бичлэгийн талаарх маргааныг өнөөдөр хүртэл дуусаагүй маргаан. Зарим хүн энэ бүхнийг Ким өөрөө санаатай хийсэн, өөрийгөө алдаршуулах PR байсан гэж үздэг. Харин Кимийн гэр бүлийн зүгээс бид хохирогч байсан. Алдагдсан бичлэгээс болж бид нэр үнэхээр шаналсан гэж өөрсдөө хамгаалдаг юм байна. Ингээд Рейжи өөрөө ч дараа нь энэ бичлэгийг зориуд алдагдуулсан, гэрээ хүртэл хийсэн гэж мэддэгдэл хийсэн тохиолдол байдаг гэж шүү. Рейжи энэ хоёр чинь тэгээ салцсан л та. Тийм тэгэхээр чи яг энэ мэддэгдэл ингээд улам энэ түүхийг ингээд амттай, домог болгоол ингээд хүн болгоны сонирхол төрүүлээл ингээд байгаа юм байна л да. Тэгэхээр чи одоо энэ цуврал энэ хийж байгаа өөрсдийн шоунууд нь болохоор чинь бүгд яг ингээд анханасаа тавилттай ингээл юусэн мөнгөний төлөө өөрсдөө нандин нууц бүхнээ зүгээр л дэлхийгээр нэг цацхад бэлэн хүмүүс байгаа шүү дээ. Харин тийм. Гэтэл бид нар яаж нууж хааж байна? Харин тийм. За ингээд тэр бичлэгт нь юу байгаа вэ? Ким болон Рэгийн хувийн амьдралын блог маягийн 90 минутын бичлэг. Цаг 30 минут. Бид нэр гадуур хоорондоо сайхан готэлцөөл хоолнд ороод те нохоогоо салхилуулаад ингээд зүгээр сайхан энгийн харилцаа яваад байдаг шүү дээ. Тэгээд хөрхөн жижигэн зугаалгая гээл те. Энгийн бичлэгүүд байгаас гадна за нөгөө Ким Рэ хоёрын галзуу секс бичлэгүүд бас энд байгаа. Энэ бол зүгээр л кино тий. Энийг манайхан бол үзсэн бах уу? Зөндөө үзсэн бах. Манайхан үзсэн бах уу? Манай сансагчд үзсэн бах тий. Төрөл бүрийн байрлалаар төрөл бүрийн эрхтнэрээ хийж байгаа галзуу бичлэгүүд. Энэ дотор хийж байгаа шүү дээ. Ерөөсөө л кино. Тэгэхээр энэ зориудаар яг ийм хийнэ гэдэг үнэхээр зориг тий. Йоо. Харин тий. Гэтэ үзэхээр гоё юм билээ. Нөгөө ийм залуун ч гэсэн таньдаг хүний харж байгаа болохоор айгүй сонирхолтой юм билээ тий. Тийм Ким ч өөрөө ингэ тийм гоё биетэй гоё хүн байгаа байхгүй. Тэгээд нөгөө залуун ч гэсэн гоё биетэй нөгөө хүмүүхэн ч ястай ичгүүт юм билээ. Тэгээд тэр мөрийг тодл харагддсан юм билээ шүү дээ. Харагдгүй яхаа тий тэр чинь. Гэтэ нөө түрүү хэлсэнчлэн ер нь секс скандал карьерээ сүрүүлдэг шарин ч өсгөж өгч чаддгийн үнэхээр хамгийн тод жишээ нь болсон тий. Харин тий. Ер нь бол энэ түрүү хэлсэн чинь бичлэггүйгээр бол ийм хүчрхэг брэнд болж чадахгүй байсан л гэдэг. Тэх бах. Тийм ер нь яг тэх бах. Памела Андерсны хувьд болохоор ч хөрх юм. Бүр тухайд хастаа хөвлөөр нүдүүлж исэн юм билээ шүү дээ. Тийм шүү дээ. Чи шок болж авч юм чи анхны юм чинь тийм үстэй. Эднэр бол тэгсэн чинь бүр тэр үнийг ажил хэрэг болгочихсон тий. Яг санхүүгийн их усроо тэргээр гаргаж ирж байгаа юм шиг өөрсдөө бүх насан туршийн карьер нь тэндээс эхэлнэ гэдэг тооцсон байгаа юм. Харин За. Одоо тэгээд ер нь бол Ким Кардашьян чинь байж байгаа л одоо дахиж тийм секс бичлэг тараагаагүй л те. Тэр нөгөө одоо бол нөгөө биеэрээ л их сенсацлдаг тий. Тий. Одоо нөгөө энэ Ким Кардашьяны чинь нөгөө Парис Хилтны найз туслах гэдсэн шүү дээ тий. Парис Хилтны өөрийнх нь бичлэг бас байдаг үстэй. Залуутайгаа бас ингээд тийш дээ. Юм хийж байгаа. Тэр ажиллаа хийж байгаа бичлэг нь байдаг шүү дээ. Тийм. Тэр чинь бас тухайд нэлийн юм болж ирсэн. Ер нь өөр чинь ямар одод сенсац болж илаа. Ер нь бол ингээл яг ийм ижил төрлийн бичлэгээ алдсан одоо энэ хоёр хүнд бол хоёр өөр нөлөөсөн байна шүү дээ тий. 90-ад оны үед бол түрүүн битгаар ярьсан юм шинхэн дээрээч байж анхны тохиолдолч байж одоо бол эднээс ингээд ажил хэрэг болгочихсон. Ингээд байж идэг. Тэр Парис Хилтны бичлэг нь өөрийн алдартай хүмүүсийнх миний бодоод Билл Клинтны тэр нэг асуудал байна. Өөр юу байдаг вүлээ ер нь дэлхийд ирчихэд. Секс бичлэгийг энэ жадаа сайн мэдгүй. Шортснигэр байна. Яац. Шортснигэр ч ихтэй бичлэгч байхгүй л дээ. Зүгээр л яг ихнэрээ араар нь тавьсан гэл буу юм болоогүй. Зя. Ойны Бату Энрике Иглесиас Ана Курникова хоёрыг ярих уу гинэ. Тэр хоёр маань бас тийм скандал байдаг юм уу? Энрике гэж нэгтэй нөгөө нэг жижиг юутай гээд. Тийм үү? Тийм тэрийг өөрөө ч нэг яагаагүй юм билээ шүү дээ. Үгүйсгээгүй юм билээ шүү дээ. Тийм үү? Тий. Тэрийг тэгээд тэр хин яатсан юм уу? Нөгөө тенсч хүүхэн чи юм билээ. Гэтэ тенсч хүүхэн ч бол Энрик сайн байсан шүү. Чээж мэдчихэ. Надад тийг санагддаг байсан шүү дээ. Ингээл ер нь ингээл од байх нэг бодын гоё нэг бодлын хэцүү юм тий. Харин тий. Ганцхан нэг скриншот яваал карьерт нь шууд нөлөөлөхгүй гэдэг дээр тулна гэдэг бол энэ цаг үед бол бас л хэцүү юм а тий. Чи түрүү миний юу скриншотыг ингээл хийгээл явуул гэсэн маныг нь хэн тоож тэнд дэлхийгээр нэг шугахтай зайлвал. Эм жил радиогийн хөтлөгч угнагийн скриншот цацглаа гээл. Батмаа гэдэг шиг.
Гэхдээ энэ хувийн нууцаа хамгаална гэдэг бас үнэхээр том челленж болох нэ тий. Йоо хин эндээ итгэж болохгүй. Ингээд тэр чигээр нь аваад алга болчихгүй. Ер нь яаж гэж тэр бичлэгийг хийх юм, яах гэж чадгалах ер нь хэцүү эвгүй тий. Тийм шүү дээ. Түрүүн нэрээ манайхын энэ доор юу гэж бичиэдэл шүү дээ. MJ радиогийн хамгийн тачаангуй залуугаар уугнаг тодруулъя гэж бичиэдэл шүү дээ. Ураа. Уугнахын юм хийж байгаа гэсэн үг нэ. Celine Dion, Jennifer Lopez хоёрт хоорондоо тарамж муутай байна гинэ. J-Lo ч нь харин бас сенсацтай шүү тий. Тэр чи бас нэлээд хэдэн хүн сольчихсон шүү те. Харин тий. Чойнми хэлдэг нэг охтуудыг ойм шиг сольдог байлаа гэдэг шиг, тэрэг шиг дайрдаг байлаа гэдэг шиг. Бас л энэ тийм залуучууд бол олон дайрсан бохоо те. Энрике Анна Курникова хоёр чинь бас нэлийн удаан үерхсэн тий. 20 жилийн өмнө Skepta-ныхаа зургийн авалтанд оролцож явах үедээ тэндээс хийсэн гэж ярьдаг тий. Тий. Тэгээ ер нь бол эн чинь бас 7 насны зөрүүтэй байсан. Гэрлэх санал тавиад хоорондоо бол гэр бүлээ батлуулж хүүхдтэй болно гэсэн ч гэсэн одоо ер нь бол тэгээ бүтээгүй тий. Ер нь тэгэл ингээд секс бичлэгүүд те энэ одоо скандал гэж яриад байгаа энэ сексийн фактууд одчвэ од бишч вэ ер нь ингээл хувь хүний нууц руу өнгөнө гэдэг хүмүүсийн сонирхлыг хасрыг татах юм а те. Од биш ч одоо нэг фейс дээр нэг хоёр нөхрийн нэг тиймэрхүү асуудал ингээд дагуулсан бичлэг гарах юм бол тэгэл фүг үзэлт шуурх бах уу Монголдоо гэхэд ядаж л тий. Тэгэхээр энэ хүний хувийн нууц руу дэр тусмаа бас ингээд бэлгийн эрхчлөө юу тийм нууц хаалтай сэдвэрөөс хүмүүс айгүй тийм сонирхолтой айгүй өндөр хандлттай байдаг болтой байна шүү. Тэр утгаараа одоо ингээд Paris Hilton түрүү одоо Kim Kardashian ингээл ярьлаа. Эдгээр одоо нөхдүүдийн араасаа ингээд секс паян буюу одоо энэ скандалууд нь дараагийн дугааруудад бол баг орж ирэх бахуу тий. Тийх баха. Би нэрээ энэ хоёрыг чинь Анна хоёрыг чинь нэг салсан гэж сонсоодсэн чинь буцаад нийлцсэн юм байна шүү дээ. Одоо бүр 3 хүнтэй болсон байна. Оо тийм үү. Зөө. Яг нөө дуйлан шугантай хорим хийгээгүй одоо яг гэрэлтийн баталгаагүй ч юм уу тийм байгаа юм байна. За. Магадгүй юм амьдрал баян штэ. Гинт энэ хоёрын бас нэг скандал за одоо цаг үед задраад гараад ирчих юм билүү хэм мэдлээ тий. Харин тийш. Бас нэг скриншот нисээд аваад ирчих юм билүү. За ингээ өнөөдрийн ярьсан одоо энэ скандалуудаас чамд хамгийн сонирхолтой хамгийн итгээд нь ч юм уу аль нь вэ? Kim Kardashian-ийнх нь. Надад ч бас тийм билээ. Тий. Энэ хоёр бол үнэхээр итгээдтэй бүр. Гэтэ Pamela Anderson, Tommy Lee хоёрын хамт байсан тэр нэг зэм амдраага юу нэ штэ тэр бичлэгийг нь үзсэн болохоор айгүй гоё тийм төгс хосууч шиг харагдчихсан. Хоёлоо залуухан ч байж тий. Бал сараад эмгэлж яваа. Тий. Гоё айгүй гоё харагдчихсан. Хоорондоо зөгцгоо. Тий. Надад тэр бол жоохон харамсалтай санагдлаа. Гэхдээ дуйлан шугууны хилийг тавьчихсан юм байна. Энэ Kim Kardashian яагаад надад илүү онцлог байна вэ гэхээр айгуу тийм муухч юм зөрөгтэй тий. Харин тий. Хүн нэр алдар төрхийн төлөө мөнгөтэй болохын төлөө хувийн нанд нууц орон зайгаа тэгээд шууд зохион байгуулалтаар гэрээ хийж задлана гэдэг чинь юу гэсэн чинь би. Би бол тэрэнд нь итгэж байна. Гэтэ магадгүй худлаач яж магадгүй л тий. Би бол хувьдаа бол итгэл үлдлээ. За ингээд чамаг MJ радиогийн тачаангуй залуухаар тодрууллаа. Гэхдээ нөгөө нэг юунд хайчих. Чат ичвэл би чатыг чинь скриншот хийж. Тэгвэл би юу юм? Би улирал дотроо энэ нэвтрүүлгийг нэрж шагналаа авъя. Чи эсвэл энэ нэг сонсогчтойгоо өрсөлдөх юм уу? За ингээд 22 цаг 53 минут болсноор манай өнөөдрийн томчуудын явдал нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүссэн хөрөнгөө хүссэн усаасаа Айлис хамтарч ажиллаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран хөтлсөн Эрикада баярлалаа. Баярлалаа. Нариулагч Ангарахтаа бас баярлалаа. Ингээд та бүхэн манай дараагийн нэвтрүүлгийг маргааш өглөөний 7 цагаас шууд эфирээр хүлээн аван сонсоорой. За ингээд бидэнтэй хамт байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Маш их баярлалаа. Өнөөшин сайхан амарцгаагаарай. Маргааш дахин олзъя. Дэлхийн монголчуудын MJ радио 88.3. За баяртай сонсогчдоо.